Хай. Өдөр орой шөнийн минь ингээд шинэхэн бичлэгтэй тавтай морил аль хэдийн 2 сар гарсан байна. 2 сар гэхээр мэдээж Валентины баяр санаанд ордог шүү дээ. Валентины бэлгээс сонгож амжаагүй байгаа бол өнөөдөр миний бичлэгтэй хамт байгаараа өнөөдрийн бичлэгийг зөвхөн охтуудтай зориулж байна. Маш их судалгаа хийсний үндсэн дээр энэ бичлэг бэлэн болсон байгаа. Хит үнэтэй биш, хит хямдхан биш тэгсэн мөртлөө маш мэдрэмжтэй, чанартай бэлэг та бүхэнд өнөөдөр санал болгох болно. Эрэгтэй хүний бэлэг сонгоно гэдэг жоохон ингээд хэцүү байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс яг нэг сарнаа ч юм уу те нэг жижигхэн зүйл өгсөн ч гэсэн ингээд амар сэтгэл хөдлөл өндөртэй болохоор ингээд баярлаад авчдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд бас хит хямдхан бэлэг өгөхч тиймэрхүү тэлээгээд хит үнэтэй бэлэг өгөхч тиймэрхүү бүр ингээд аюу хэцүү байдаг. Энэ удаа бүгдөө вау энэ охин үнэхээр мэдрэмжтэй юм а гэж санагдуулахаар бэлэг сонгоцгоё. Валентин гэхээр шоколад тэ гараар бичсэн захидал. Энэ хоёр бол маш энгийн бөгөөд гүн сэтгэл төрүүлж чадхаар бэлэг штэ. Үүнээс онцгой зүйлийг хүсэж байгаа бол яг хэрэгтэй байгаа зүйлтэй нь хамт захидал гараараа бичээд өгөхийг санал болгож байна. За тэгээд бэлэг сонгохдоо нэг 3 зүйлийг маш анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр тухайн бэлэг чинь хэрэгцээтэй бэлэг байна уу гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Хоёрдугаар тухайн бэлгийг харах болгондоо чиний талаар бодогдуулах үс бэлэг байвал авахыг хүсч байвч өөрийнхөө мөнгөөр авахд хайран тэгтээ хэн нэгэн хайртай дотны хүн чинь тэрийг нь мэдээж чамд бэлэг болгоод өгвөл үнээр мэдрэмжтэй бэлэг болж чадна гэж бодож байна. За эдгээр 3 зүйлийг харгалзан үзэхэд болно. Тэгээ би бэлгээ болохоор яг 2 ангилалд хуваацсан байгаа. Эхнийх нь болохоор 50,000 хүртэлх үнэнд багтсан бэлгэнүүд байгаа. Нөгөө талд нь болохоор 50,000-аас дээш багтсан бэлгэнүүд байгаа шүү. За тэгээд хэрвээ 50,000-д багтаагаад бэлэг сонгоё гэвэл эхний хэсэг одоо миний хэлж байгаа бэлгэнүүдээс сонгоход болно гэсэн. Гэхдээ 50,000-аас жоохон үнэтэй чанартай удаан хэрэглэх бэлэг өгөө гэж бодож байгаа юм бол 50,000-аас дээшхийг нь сонгоод тэр тундаас бэлэг сонгоход болох ба. 50,000-д багтаагаад авах боломжтой чанартай мэдрэмжтэй бэлгийг одоо санал болгох гэж байна. Эхнийх нь болохоор харт хийдэг төрөвч байдаг та. Тэгэхээр гайгүй логотой мөртлөө 50,000 вонд багтаагаад авах боломжтой хэд хэдэн брэндүүд байгаа. Би одоо энд ингээд тусна оруулаад өгье. Тэгээ энэ эдээс сонгоод бас авах боломжтой. Миний хайрцнаас өөр тустай бас байж магадгүй. Гэхдээ та эдгээр карт хийдэг төрөвчийг 50,000 вонд багтаагаад авах боломжтой. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр мэдээд үнэртэй ус. Өгч байгаа хүнийхээ сонирхолд тааруулаад сонгосон дээр ах гэж бодож байна. Ямар үнэртэй ус өгөхөө бүр мэдэхгүй эргэлзээд байгаа бол энэ 3 үнэртэй усыг санал болгож байна. Яагаад тэгэхээр эрэгтэйчүүдийн дунд илүү эрэлттэй үнэртэй уснууд гэж гарч ирж байсан. За 3 дугаарх нь болохоор юу вэ гэхээр ямар ч үнэргүй тэгээд ямар ч өнгөгүй уруулан өнгөлөгч. Chanel Dior-ийн одоо lip balm болохоор ерөөсөө ингээ ямар ч үнэр байхгүй, дээрс нь ямар ч өнгөгүй гэсэн мөртлөө үнийн хувьд ч гэсэн айгүй боломжтой юм байлээ. Тэгээд энэ хэсэгт бас оруулаад өгье. Энэ болохоор биш тий ямар харилцаатай хүмүүс вэ гэдгээс ер нь шалтгаална. За энэ бэлгийг өгөхөд яг баттай үерхдэг, удаан үерхэж байгаа хосуудын хувьд энэ бэлэг боломжтой. Энэ болохоор мэдээж дотор хувцас. Calvin Klein-тэй Adidas-ын ч юм уу дотор хувцсныг 50,000 вон дотор бол хангалттай авах боломжтой. Тэгэхээр дотор хувцсны ийм сет 2-3 ширхэгтэй ийм сетийг бэлгэлвэл маш дайжгүй бэлэг болно гэж бодож байна. Загвар хөөдөг залуучуудын хувьд болохоор оймс. Эрэгтэй хүмүүс чинь оймс бас ингээд өмсөөл хаял тэгж өмсдөг штэ. Тийм учраас маш дайжгүй бас тий чанартай оймсны сет өгч болно. Дотор хувцсны сет нэг бол оймсны сет. Abbey Rouge ч юм уу тий
ийм оймсны сет өгж болно. Хоо 5 дахь нь болохоор 5 дахьт нь болохоор би нэг 2 3 ямыг хамтд нь хэлээд өгчий гэж бодож байна. Бүс, малгай, тэгээд бас сахлын машин байж болно. Машин дотор явж байхдаа авч явах боломжтой юм сахлын машиныг болохоор 50,000 вонд ер нь аль багтаагаад авах боломжтой. Гэхдээ бүр чанартай авч өгмөр байх юм бол ер нь л эдгээр брэндүүдээс сонгоод авч өгөөрэй. Тэгэх юм бол нэг 200 300-аас дээш ер нь удаан хэрэглэх чанартайг авч өгье гэх юм бол эдэндээ сонгож болно. За ингээд 50,000-д багтаагаад авах боломжтой чанартай гэсэн мөртлөө мэдрэмжтэй бэлгүүдийг танилцуулж дууслаа. Одоо 100,000-аас дээш бэлгэнүүдийг санал болгох гэж байна. Эрэгтэйчүүдийн хувьд үнэхээр дуртай бэлгэнүүд юу байгааг харцгаая. Эхнийх нь болохоор мэдээж тоглоом байгаа. Энэ болохоор ямар эрэгтэй хүмүүс ч өөрсдөө ер нь аль хүүхэд зан чанараа хайж гэж чаддаггүй хүмүүс байдаг юм шиг байгаад байгаа. Ер нь бол бүгд 20 30 40 50 60 гэж хэлэлтгүй бүхий л насны эрэгтэй хүмүүс энэ бэлгэнд бол дуртай байна. Lego ч юм уу, PlayStation ч юм уу, Xbox ч юм уу, иймэрхүү тоглоом бэлгэлэх юм бол маш бүгд дуртай байх болно. Гэтэ үнийн хувьд жоохон үнэтэй. Тэгэхээр энийг жоохон харгалзаж үзэх хэрэгтэй. Гэтэ хамаагүй 100% сэтгэл ханамж өгөхийг хүсэж байна гэж бодож байгаа бол сонгож болно гэж зөвлөж байна. Хоёр дахь нь болохоор iWatch. Гэтэ миний бодлоор нэг 9 мэс байхад бол хангалттай гэж би бодож байна. Тэгэхээр нэг 300-аас 500,000 воны хооронд авах боломжтой гэсэн үг. Тэгэл энийг санал болгоно. Пүүз. Ямар пүүз вэ гэхээр Vans ч юм уу, Neblance ч юм уу. Neblance бол энгийн загвартай ямар ч хувцсан дээр өмсөж болох байц. Маш хөөрхөн хөл дэвтэйхэн гутал. Тэгээ Neblance нэлээд тренд болоод байгаа. Тэгэхээр Neblance санал болгож байна. Дараагийн пүүз нь болохоор мэдээж Adidas байж болж байна. Нэг бол Vans. Vans бүр хизээч мод нь хоцрогдохгүй. Жил болгон шинэ загварууд Vans дээр гардаг шүү дээ. Тийм учраас хамгийн сүүлийн загварынх нь Vans-ыг бас бэлгэлж болно. Airphone бас байж болно. Airphone-ийн хувьд нэг бас 100-аас 300-ийн хооронд бас авах боломжтой. Тэгээд энэ хамгийн сүүлийн 5 дугаар юу вэ гэхээр сахлын машин. Тэгээд сахлын машин ер нь бол 2 том брэндэд хуваагдж байгаа. Тэгээд үнийг нь харж агаад өөрт тохирсон хайртай хүнтэй тохирсон бэлгийг өөртөө хайж үзээд сонгосон дээр баха гэж бодож байна. Ягаад гэхээр маш олон төрөл байгаа. Яг өгч байгаа хүнийхээ сонирхол нас хүсэнд нь тааруулаад сонгоосоо гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр миний бичлэг та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд бэлэг сонгоход ч гэсэн жоохон ч гэсэн тус нэмэр болсон байх гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ дахин уулзах хүртлээр түр баяртай. Bye bye.